Монголчууд бидний хийж бүтээх зүйл маш их тэмүүлэлтэй. Түүндээ хүрэхийн тулд тууштай тэмцэж үндэсний үйлдвэрлэл өөрсдийнхөө хийж бүтээсэн зүйлээр бахархаж гайхуулах маш олон сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Үүний нэг тод жишээ бол Ховд аймгийн Мөст сумын иргэн Баттдорж түүний гэргий Пүрүсүр нар юм. Анх 2008 онд хөлөмж ногоо эрхэлж өдийг хүртэл үр шимийг хүртэж үр хүүхэд болон өөрсөддөө хөрөнгө оруулалт хийж яваа хүмүүс юм а. Жимс ногоо тарина гэдэг тийм ч хэцүү биш. Бидэнд газар шиг их юм алга. Тарихад хүн чадахгүй нууц гэд байх юм байхгүй. Гагцуу бид өөрсдөө л хичээж тууштай байх хэрэгтэй гэдгийг хэлж байсан юм а. Ус цахилгааны тогтод энэ бүх юмнуудыг бэлтгэж эхлэв. Тэгэл аяндаа хүн чинь энийг оролдоод ирэхээр бүтээд ирэхээр хүм урамшаал цааш нь явал тийм ээ. Тэгэл ер нь одоо бүтээн байгуулалт юмыг хийн. Ялангуяа байгальтай харьцна гэдэг бол ерөөсөө сэтгэл ус хоёр байхад л бүтчихэж байгаа. Тийм. Тэр усыг татах арга нь бол цахилгаан байдаг. Энэ гурав байхад бол тэгэл амьдрал. Мянган бэлтгэл нь байгаа сэтгэл гаргахгүй бол хөдлөхгүй. Тийм л байна. Цалгаа гэхэд бас учиртай ах тий шууд гүний хүүтэй усын шууд аарчаад бас. Тий одоо тэр явкндаа ус шахаж оноол. Тэгээ сайхан нөгөө хүүтэн бүлээн болохоор нь нөгөө услаа шүү дээ. Зарим хүмүүс анх удаа тэгэхгүй шууд нөгөө хүүтийн усаар явал бас болохгүй л да. Туршлагуудын хувь зөндөө байдаг бах тий. Тэр нь та хоёрын хувьд бас анх тиймэрхүү бодлого ч юм уу байсан гарч ив. Байлгүй тэр битээр мэрэгжил уусууд биш. Зөндөө л гарчихсан. Зарим хүмүүс ч нөгөө нэг яг анхны өгөөж авч чадахгүй нөгөө нэг ингээл жимсэн ч юм уу ногоон гарч ирэхгүй болгох айгүй урамгүй болчтой тий. Тэгэхээр ч бас энэ ч одоо тариад 2-3 жил болж урагд гарч ирж байгаа шүү дээ. Бас мэдээ хүлээлт тий. Эндиж ирж байгаа шүү дээ. Ер нь нарийн ногоо, бүдүүн ногоо яг арчилгаа шаардлагатай аль нь илүү бас нарийн ногоо арчилгаа хэрэгтэй. Арчилгаа хэрэгтэй яа. Дуург нэлэхгүй гэж гэсэн үг байхгүй. Төрлийн мод, хэдэн төрлийн жимс байна вэ? Наач буургас байна, уйлаас байна, чацарган байна, өхрийнүүд байна. Тэгэл одоо нөгөө янз бүрийн жимсний моднууд байна. Одоо ер нь нэлээд олон төрлийн байгаа шүү. Ер нь одоо өөр одоо тарий гэсэн тийм жимс ногоо юу вэ та хоёрын хувьд одоо тэгэл ингээл энэ одоо өөрөө орж хардсан юм уугаар хөдөөж юм тэргээр очиж үзэн нэр нь ямар шин юу байна. Өөр юу байна дандаа өрөөс ярьж байгаа шүү дээ. Тэгэл одоо манад байхгүй юм байвал авчираад өрөө суулгаал. Тэгэхээр 2 жил болоод ургаа гараад ирж шүү дээ. Одоо энэ харагдаж байгаа бол өхрийн нүднүүд маань. 240 орчим байна уу 220 орчим байна уу өхрийн нүдийг бол зүгээр л одоо Улаанбаатарт өрсөлгээний юу зархтал аваад суулгасан. Энийгээ бол нэлээд одоо бас нэг 4-5 жилийн энэ баашингаа барьсны дараа энэ өхрийн нүднүүдийг суулгаж эхэлсэн. Тэгэл одоо жимсээ өгöd явж байгаа. Өхрийн нүд суурьсныхаа дараа нэг 2 жилийн дараанаас жимсээ өгдөг юм лээ. өхрийн нүд үү? Тий. Тэгээд бас сайн ажиглал самартаа зөрж ургадаг юм лээ. Самар гарсан жил жимс баг гарна. Гэх жишээтэй. Бас учиртай гэдэг. Бас учиртай тий. Тэгээд одоо ингээд өхрийн нүд маань энэ байж байгаа. Өхрийн нүд маань одоо хөөрхөн жимс өгч байна. Хөөрхөн бас гоё ургацсан байна тийм гоё ургана. Жимснүүд нь гараад ирсэн. Та нар тэрнээс тэр гол руугаа их сайн ургасан байгаа. Энэ сүүлд тарьсан моднууд нь болохоор нөгөө юутайгаа самартайгаа зөрдөг юм уу? Энэ жил зарим модноос жимс гарахгүй байгаа. Зарим мод нь сайн жимсэлж байгаа гэх мэт. Тийм. Сонсохноо нөгөө нэг бас өхрийн нүд тарихад чи их учиртай гэдэг юм шиг шүү дээ. Ир им гэж байд юм тий. Магадгүй энэ би одоо ир им болов нэг хідэн чацар өхрийн нүд ерөөсө жимслэхгүй л байгаад ах юм. Тэгсэн мөртлөө навчин сайхан ургадаг. Ургаад байдаг уу? Тий. Тэгдгийн. Тэгээ одоо энэ чацарган чи нэг сонин хөрхи нэг ургахаараа ингээд өрсөлгээ дахиад ингээд зөндөө төлжиж ургана ингээд хазаа хаяанаас. Тэгэл тэр болгоны нургуулад байвал энэ бол тэр аяар чацарга нь болох гэдэг байдаг. Тэгээ тэр хайрын моднуудыг эхлээд хүмүүсийг аваач гэд хүмүүст бэлгэлдэг байлаа. Өрсөлгөө хийж аваа. Одоо сүүлдээ хүмүүс чацарга нь авахаа байхаар бид одоо тайрч жагаад тэгээ одоо талбай маань ингээд тэгш болчихж байгаа. Эн чинь бас 90 охинтой. Чацарга нь 90 охинтой.
Тий. Гэхдээ нэг модон дээр бол ургахтаа болстой айгүй их байна тий. Ихэр ургана. Битүү шигүү Тий. ургадаг. Энэ хавьд нэг таримал цацраган байх л өстой хараг одоо энэ хавьд байгаа. Шигүү. Тий. За ингээл ургана да. Тий. Нийт маань өхрийн нүднүүд ингэж ургаал. Одоо энэний дараачаар бит хоёр уулнаас нохоо хөшөөг нутгшуулсан. Бас л нохоо хөшөөг бол нэг юм 2 хонл жоохон юм мөчрөл авчирсан. Тухайн үедээ аваад лсэн нохоо хөшөө бол их буянтай ургамал маш дуртай ургана. Өстө хөөрхөн. Эрүүл мэндэд сайн гэдэг. Тий, хүний эрүүл мэндэд сайн. Бид нар одоо хурааж авчаад л өвөлжин тэрнийг цай чанаад л уугаад байна шүү дээ. Нохоо хөшөө бол үнэхээр юутай. Одоо энэ сайхан цэцгнүүдийг хараа, эднэрийг хараад бид нар баясаж явдаг. Таны хувьд бас багш мэрэгжилтэй. Дээрээсээ багшаар ажиллаж байгаад одоо 42 настай дэвтгүрт гараад тэгээд ингээд хашаанда 2 газар тас ийм их өгөөжтэй бүх зүйлийг тарина гэдэг бас мэдээж хэрэг тухайн хүнээс айгүй хүч хөдөлмөр гарч байгаа. Хамгийн гол нэг сэтгэл гарах хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тэгээд нэг юм энэтэй болохоор хүн чинь тэрлэгөө сэтгэл зовоод сэтгэл тэмүүлээд байх юм л да. Танаа хүн та хоёрын хувьд одоо анх яг энэ газрыг аваад ингэж хөгжүүлэлт хийгээд иймэрхүү санааг ер нь хэн гаргасан бэ? Ер нь хоёулаа ярилцаад өөрсдөө хоёулаа ер нь манай хүүхдүүд энэ манай хажуу талын айл энэ манай өвгөн чинь одоо энэ хажуу дахь хүнтэйгээ бүр эртний танилуд Баатар гэж бас ногоо ургамал ногоо сонирхдаг. Эхнэр нь бас монгол хэлний багш. Бид хоёр хоёулаа монгол хэлний багш нар. Тэгэл яг ярилцаал тэр маань энэ ч сайхан газар авсан. Та хоёр ингэж гэхээр заа гэдэл. Тэгээ сайхан санагдаад л те. Хоёр найзынхаа урилгаар ингэж яасан байгаа юм л да.